За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдөр Мараната залбирлын сургуулийн талаар танилцуулъя. За Мараната залбирлын сургуульд ямар төрлийн хүмүүс суралцдаг юм бэ гэдэг асуултыг олон хүмүүс асуудаг. За Мараната одоо онлайн сургуулийн маань дагалдагч гэр бүлийн тахилын ширээ, Бурхны хүслийг таньж мэдэх, сүнсний тулаан, үр дүнтэй залбирал гэдэг энэ 5 хичээлийг сурсан хүнд практик одоо орчин бүрдүүлэхүүднээс онлайнаар одоо Мараната залбирлын сургуулийг бол нээсэн байгаа. Тэгэхээр та энэ 5 хичээлийн маань 3 хичээлд нь суусан байхад л та Мараната залбирлын сургуультанд орно. За Мараната залбирлын сургууль дээр болоод одоо 10 орчим залбирлын дасгалуудыг бол тавьсан байдаг. Тэгээд тэдгээр залбирлын дасгалуудыг хүн хөвчээрээ сонсоод дагаж залбирах үед үнэхээр Бурхны оршууд орж үнэхээр тэр Бурхны эрен хайх одоо цангаа Бурхны эрен хайх тэр хүсэл бол оргилдог гэж одоо суралцж байгаа хүмүүс маань бол хэлж байгаа. Жишээлбэл 6 минутын залбирал, 18 минутын залбирал, Бурханд алдрыг өргөх залбирал, тийм ээ, ариун байдлын төлөөх залбирал, Яверафа, эдгээгч, эзэн бол эдгээгч гэдэг нэртэй сэдвтэй залбирал, эдгэрлийн залбирал, эзний заасан залбирал, талархлын залбирал, удирдан чиглүүлэх залбирал, тусламж хүссэн залбирал гээд ийм залбирлын олон төрлүүд байна. Тэгэхээр энэ олон төрлүүдээс хүн сонгож яг ийм төрлийн залбирлыг хийх үедээ юу ямар байдлаар залбируул зохистой юм бэ гэдэг ерөнхий үлгэр загвар болсон ийм залбирлыг бол дагаж залбирснаар тэр хүн өөрөө дараад нь бие дааж ганцаархнаа залбирх үед тэр одоо залбирлаас сурсан зүйлээрээ дагаж залбирах ийм чиглүүлэг бүхий ийм хичээл байдаг. Тэгээ мэдээж сар болгон тухайн залбирлын сургууль сурж байгаа хүмүүс бие биенийх хөдлөж залбирах, дараа нь сарын төгсгөл тухайн залбирлын хариугаа ямар одоо байдлаар авсан бэ гэдэг гэрчлэх ийм сайхан боломжууд байдаг. Ерөнхийдөө бол залбирлыг өдөөх, залбирлыг хөгжөөх, залбирлаар дамжуулан олон итгэгчид босгон байгуулагдаж Бурхны дуу хоолой дотор, Бурхны оршуу дотор байх энэ одоо орчин нөхцөлийг тавьж өгөх зорилготой ийм одоо сургалт юм аа. Тэгэхээр энэ залбирлын одоо сургуульд бол үн төлбөргүй. Гэхдээ түрүүн би хэлсэн энэ 5 хичээлийн 3-т нь сурсан хүн л орох боломжтой ийм сургууль байгаа. Яагаад тэгэхээр онлайн мэдлэгээ сургуулиудаас авчин харин практик байдлаа бол энэ хүн залбирлын сургуульд ороод дасгалуудаар дамжуулаад хүлээн авах боломжтой ийм сургууль юм аа. Тэгэхээр та бүгдийг би Мараната залбирлын сургуульда урьж байна. Маш их баярлалаа. Баяртай.